Хөгжил шинжилэл үндэсний 2 дугаар аяны хүрээнд ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Туван тэргүүтэй холбогдох албаны хүмүүс Төв аймгийн Батцүнбэр сумын Мандал, Баянгол, Өдлөг, Сүгнөгөр багуудад ажиллаж гишүүдтэйгээ уулзалт хийлээ. Уулзалтын үеэр ардчилсан намын 9-р их хурал болон үндэсний бодлогын хорооны хурал хилэлцэн асуудлын талаарх мэдээлэл өгч шинжилэн баталсан намын үзэл баримтлалыг гишүүдэд танилцуулсан юм а. Мөн эрх баригчдын хагарал тэмцэл хэрээс хэтэрч үүний дүнд төрийн ажил гацаж иргэдийн амьдрал улам бүр дордож байгааг хэлж байсан юм а. Иргэдийн зүгээс ч мөн шатхууны үнийн өсөлт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт дарамт болж байгааг хэлж байсан юм а. Орон нутагт ажил хүйдэл улам бүр нэмэгдэж, ажлын байр бий болгох төр засгийн бодлого өгүүлэгдэж байгааг иргэдийн зүгээс хэлж байлаа. Одоо нэг яалтгүй нөгөө нэг малынхаа сүүгээр чаваас нэг хэрэгээрээ тэгээд тэр чинь юм болгонд оролцсон хөрөлцөйг байна. Жоох юм тэгэл төлөөс тэгэл малын тижэл хаанаас хөрөхгүй. Тэгээд ажил төрлөө. нөгөө явж авж байгаа машинуудын түлшин өсчихөр сүүн дээр орох хүсэлтээ хийж чадахгүй ингээд их доор бариад байгаа юм билээ. Тэгэхээр ногоон дээрхэд бид нар чинь нөгөө юунд бүх дүүргүүд дээр маш олон юм жижигвтер захуудыг байгуулсан байхгүй нэг та мэдж гинэ үгүй нэг ногоон тэгээ нөгөө гар дээрээс зах шиг шууд хүмүүс ил юмаа зардаг. Тэрийг бид нар нэг 10 хэдийг хотод хийж өгсөн. Тэрүүгээр маш их одоо борлуулалт хийдэг байсан байл. Тэгэл нөгөө аваргууд гарч ирэл бүгдийг хаагаа ицсэн. Бас нэг хамгийн их одоо асуудал нь долларын ханш. Бид нар 1960 хавцаатай ардын намынхын төлөөлөл гэж өгсөн. Одоо 2600 гарцсан. Тэгэхээр энэний өсөлт чинь буцаад бензиний үн рүү ороод тэгээд энэ одоо гаднаас авж байгаа бичээн жихэр тэ бүхэл юм дээр орж байна л да. Манай багт бол ямар ч албан газар байдаггүй. Ганцхан цэцэрлэг байна. Цэцэрлэг аянд 2 багштай, 1 манаачтай, 1 тоогоочтой. За багийн дарга байна. Тэгээд дандаа хойр ажил эрхэлдэг хүмүүс дандаа примерийн ажил сайлын үнэтэй ногоо тарьдаг. Тэрүүгээрээ л яхаас ш өөр албан газрууд байхгүй. Энд ч цэцэгт нууг тэгээд энэ бас нэг амралтын газар байна. Тэр амралтын газрууд баг ажил өвөлдөө үл байдаггүй, зундаа бол байдаг. Зундаа бол манайхаар яадаг голын хөөгөө дүүрэн машин тэрэг. Тэнд бол тэгээд цөөхөө хэдэн хүн л ажилладаг сүнгөрөөс ерөөсөө л за гарын аран дотор багтаж 10 хүн л баг ажилладаг баг. Тэгээд өөрөө л ерөөсөө албан газар байхгүй ажил хийдэг хүн ерөөсөө. Намын үзэл суртал гэдэг юм манай сум багийн төрийн байгууллагуудад бүр айгүй тийм их байгаа гэж боддtiin. Багийн өнөөдрийн яг иргэдийн амьдрал бол юу байж л да эрх баригчид ус төрчдөөс юусоо хамааралгүй л амьдарч байна. Яг өнөөдөр өнөө маргааших ажил амьдралыг болгоод өөртөөгөө хүчээр л амьдарч байна. Тэгээд одоохондоо нөгөө ардын нам маань манай суманд одоо эрх барьж байгаа шүү дээ, тийм учраас яг иргэд рүүгээ чиглэсэн иргэдийн амьдралыг дээшлүүлэх гэсэн бодлого ерөөсөө хэрэгжүүлж ажиллахгүй байгаа л гэж ойлгож байгаа би бол. Батцүнбэр сумын зохион байгуулагчсан хөгжил шинжилэл аяны уулзалтад 100 гаруй гишүүд эмгэгчид оролцож санал бодлоо илэрхийлсэн юм а. Түүнчлэн ардчилсан намын удирдлагуудыг сонгуулийн бус цагаар иргэдтэйгээ уулзаж санал бодлыг нь сонсож байгаад талархаж байгаагаа иргэдийн зүгээс илэрхийлж байлаа. Хөгжил шинжилэл үндэсний 2 дугаар аян 9 дүүргийн 152 хороо, 21 аймгийн 284 сумын 918 багт амжилттай зохион байгуулагдаад байна. За арчнамаас зохион байгуулж байгаа хөгжил шинжилэл нэртэй үндэсний 2 дугаар аян энэ жил гишүүдээ сонсъё гэсэн уриандар явагдаж байгаа. Тэгээд 2018 оныг арчсан намаас анхан шатандаа ажиллах гишүүдээ чадахжуулах хэмжээд болгож зарласан. Тэгээд энэ хүрээнд энэ аянууд маань явж байгаа. Эхний аян маань бол Монголоо сонсъё гэсэн аян яваад өнгөрсөн. За дараагийн аян бол гишүүдээ сонсъё гэсэн ийм аян явж байгаа. Тэгээд бид хэд анхан шатанд сум дээр за бүр баг дээр за мөн одоо бас одоо айлуудаар орж тэдэнтэй уулзаж санал хүсэлтийг сонсож одоо хэлсэн шүүмжлэл тийм ээ үг хэл одоо сонсоод явж байгаа. Тэгээд энэ хооронд гишүүд маань бол намынхаа одоо өнөөдөр явуулж байгаа шинжилгээ ажилд бол бас сэтгэл хангалуун байна. За тэгтээ мэдээж бүх зүйл сэтгэл хангалуун байна гэж яг бас шүүмжил хэлж байгаа зүйлүүд саналуд байна. Намын энэ татвартай холбоотой за дээрэс нь явуулж байгаа үйл ажиллагааг өшөө илүү цар хүрээг нэмэгдүүлж өшөө одоо олон ажлыг зохиох юм одоо саналуудыг хэлж байна. За төр засгийн одоо удирдлагатай холбоотой маш их одоо зүйлийг ярьж байна. Тэгэхээр энэ дотор бол төрийн ажил гацаж байгаа, төрийн нэр хүнд унж байгаа
намуудын нэр хүнд унж байгаа гэсэн ийм зүйлийг бол нилээдгүй ярьж байна. За тэгээд ер нь бол энэ Эрдэнэтийн засгийн газар, хөрсгийн засгийн газруудаас ингээд хийсэн ажлууд, сайн ажлууд юу вэ? Нэрлэгдэх, тоолоодох гэхэд юм хийх ажил алга байна. Тэгэхээр иргэдийн амьдрал ерөнхийдөө хүнд байна гэсэн. За мэдээж амьдралын тухай ярихад бол бүр төсөөлснөөс илүү хүнд байна. Юу гэхээр тэдний авдаг одоо цалин, тэтгэвэр, орлого бол ерөөсөө нэмэгдээгүй. Харин эсэргээрээ төрөөс авдаг татвар, за дээрэс нь бензиний үн, за тэгээ өргөн хэрэглээний барааны үн энэ төр бол яг нэг үгэлэхэд санснаас илүү одоо нэмэгдсэн. Иргэдийн маань амьдрал, орлого, за тэгээд одоо амьдралын нөхцөл байдал бол үнэхээр хүнд байна.